За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн сонирхолтой кино ярьж өгөхөөр бэлтгэхээ сууж байна. Сувгаа үтгэхээс өмнө манай сувгийг дэмжихээ мартаоцай. Кино эхлэхэд хоёр хүн уцаар ярьж байгаагаар эхэлдэг. Нэг хүн нь энэ удаагийн ажлыг л хийгээ өгчих, энэ чиний хамгийн сүүлийн ажил байх болно хэмээн хэлдэг. Хин ч оролдож чаддгүй нэлээд зэрлэг гарыг алуулахаар хөлсний алуурчныг хөлсөлж байгаа нь энэ. Битүү хамгаалагчаараа хүрээлүүлсэн коридор гэх нөгөө зэрлэг гарч нь бол энэ залуу. За тэгэл аль хэдийн хөлсний алуурчин байгаа газар нь орж ирээд бүх хамгаалагчийн чааш харуулад коридорг мөн чааш харуулчих нь хөлсний алуурчин болох ах хүүг маань Иннам гэдэг ажлаа хийж дууссан тул цалингаа аваад явах гэтэл хажууд нь сууж байсан залуу. Одоо яаж таан шиг хүн олон доо гээл үлдэнэ. Дүр солигдоод Таиландд байх Солонгос ээж охин хоёр дээр ирэх бөгөөд охиноо ээж нь сургууль дээр нь авчирч өгөөд тэврээд дотгош оруулдаг. Охиныг нь Юмин гэдэг бөгөөд ээж нь хүмүүстэй үл хөдлөхийн гэрээ ихээр ирсэн боловч энэхүү гэрээ нь бүр хитрхи сайхан нөхцөлтэй байгааг хараад цаанаа л нэг эвгүй санагддаг. Юмын хичээлээ тараад гарч ирэхэд нь хүүхэд асрагч нь хүлээж байх бөгөөд түүнийг ээж дээр чинь аваачнаа, эгчэнд үе машинд суучих гэж хэлээд аваа явчихдаг. Иннам хөлсний алуурчин байгаа болоод амар тайван амьдрах газар олсон юм шиг байгаа. Нэг байшин энтер авч байгаа мó да. За утсанд нь дуудлага ирсэн чинь сүн чамтаа чухал зүйл ярмаар байна гэсэн чамтай холбогдох талаар асуусан яавал дээрвэ гэхэд Иннамч одоо бүгд өнгөрсөн асуудал намайг дахиж асуувал өгчихсөн гэж хэлээрээгээд уцаа тасалдаг. Иннамтай холбогдохыг хүссэн хүн бол Юнними ээж байсан байдаг. Охин алга болсон талаар цагдаад мэдгдсэн боловч одоогоор охиныхон талаар сураг ажиг ерөөсөө гараагүй. Алгаа хавсраад л охин минь эрүүл сарвал олдоосоо гэд хичээнгүйлэн гуйж суудаг. Утсанд нь дуудлага ирсэн чинь охины чинь олжглоо мөнгөөр тохиролцоо хийн гэсэн болохоор цагдаа нар чи хэлэлгүй шуудхан хүрээд ир гэж хэлдэг. Иннамыг унтаж байхад нь утсанд нь дуудлага ирэхэд Юмины ээжийн цогцыг олсон хэмээн цагдаагийн газраас ярьсан байдаг. 8 жилийн өмнөх үйл явдал гарахад Иннам Солонгосын тагнуулын албанд ажилладаг байсан. Тэр үед хэрэг буруугаар эргээд алагч нь дуудаж өнөөдрөөс манай хэлтэс тарж байгаа учраас дуртай газар руугаа яваад чимээгүйхэн бүгж амьдр гэд пассвортыг бүр бэлтгэсэн өгдөг. Юмины ээж болон Иннам хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан. Иннамч ахиж уулзахгүй мөн явах талаараа хэлэхэд Юмины ээж сэтгэл санаагаар унаад тэгсэн лифтэн дотор нь Иннамыг алах гэсэн хүмүүс орж ирээд Иннамч ямартай ч тэр хүмүүсийг цааш харуулад зугтаж чадсан байдаг. Одоо цагт ирэхэд Юмины ээж охиныгоо алга болсны дараа төрөл садан дээрээ Иннамын нэрийг мөн бичсэн байсан бэлээ. Тэгээд цагдаа нар Иннамтай холбогдсон. Юмины ээжийн цогцос олдсон газраас зөвхөн түүний төрөвч олдсон. Төрөвчин дотор нь мөн охинтойгоо ахуулсан зургнууд нь байдаг. Таиландд охин алга болоод араас нь хайж байсан талаар цагдаа нар Иннамд тайлбарлаж хэлдэг. Иннам төрөвчөнд байх зургийг хараад ахлагчтайгаа ирж уулзаад Юмины ээжийн талаар асуухад 8 жилийн өмнө Юмины ээж жирэмсэн болоод яахаа мэдэхгүй байна хэмээн ирэхэд нь ахлагч нь хүүхэд эсвэл Иннам хоёрын аль нэгийг сонго гэж хэлэхэд Юмины ээж охиноо сонгоод чимээгүйхэн амьдарч ирсэн байдаг. За Иннамын утсанд дуудлага ирэхэд хамгийн сүүлд алсан нөгөө коридор гих шивэстэй нөхрий чинь хуурай ах болох Рэ гэх хүн удахгүй шинжлээд олох нь гарцаагүй болчихлоо. Дороос нь ярж иддэг галзуу новш байгаа. Амиа бодоод хурдан Солонгосоос явсан дээр гэж хэлээд уцаа салгатал хажуунаас нь машин орж ирээд нүдэ нээтэл хөлүүлсэн хэвтэж байдаг. Иннамыг хаана байгаа талаар нь асуухад Инчонд байгаа. Өөр би ямар ч зүйл мэдэхгүй гэж байхад гаднаас Рэй орж ирээд ам маань баг байхдаа байнга л архи ууж зооддог байсан. Би тэрнээс нь болоод багаасаа нохоо ядалж өссөн хүн л дээ. Ингиж ажилдаг хүн гээд за энэ нөхрийг маань бараг л ядалчих шиг болсон. Ахлагч нь Иннамд охиных нь мэдээллийг явуулдаг. Иннам хэрвээ би охиноо олох юм бол охинтойгоо яаж харьцах вүлээ гэж асуухад ахлагч нь чи түүнтэй инээмсэглэж яриарэ гэсэн зөвлөгөө өгдөг. Иннам охиныгоо хайхаар Бангкок явж байгаа. За орой болоход Иннамын ахлагчийн гэрт Рэй ирээд ахлагчийг нь бүр чааш харуулчихсан. Хамтдаа ахуулсан зураг хүр гинтрийг олоод тэр дотроос нь Юмины зурагтаа зарлалын хуудсыг ч мөн олчихдаг. Иннамыг хуурай дүүг нь алсан гэдгийг мэдсэн болохоор Рэй одоо араас нь Бангкок явахаар болж байдаг. Иннам харин Бангкок дээрч ахлагчийнхаа найзтай уулзаж мөнгө төгрөгөө өгөөд Юминыг авч явсан асрагч эмэгтэйг олсон байдаг ба энэ хэрэг нь анханасаа зохион байгуулалтаа гэмт хэрэг байж магадгүй
Юмины ээжийн дансанд маш их хэмжээний мөнгө байгааг мэдсэн. Дараа нь тэд юучгүй хоосолсон байсан. Би үнийг нь шалгасан хэмээн хэлдэг. Зураг дээрх Хан Жунсу гэх залуу үл хөдлөхийн заллингийн хэрэгээс болж Солонгосоос дүүрвээд энд ирсэн байдаг. Жилийн өмнө Юмины ээжийг хараандаа тэднэр авсан. Мөн хамгийн сүүлд үл хөдлөхийн хөрөнгө оруулалт дээр хамт байсан. Яах аргагүй л наад залуу чинь холбоотой хэмээн хэлдэг. За дараа өдөр нь энэ нам Хан Жунсуг араас нь дагж явсаар байгаад машинд нь орж ирэхэд нь хоолойг нь боож ухаан алдуулаад хөнгүү газар авчираад үннийг хэлүүлэх гэсэнд би юу ч мэдэхгүй та хүн андуурсан бай намайг зүгээр явуулчих энэ гэж гуйж байгаад нэг хуруугаа таслуулаад за тэгээд одоо үнэнгээ хэлэлгүй яах вэ? Хөдлөх ашиглан хүмүүсээс урьдчилгаан мөнгө аваад дараа нь хүүхдийг нь хулгайлдаг. Мөнгөтэйг нь мэддэг болохоор дансан дах бүх мөнгийг нь аваад хүүхдийг чинь буцааж өгнө гэж амлалтын байх. Энэ нам охиныг яг одоо хаана байгаа гэж асуухад нөгөө хүүхэд асрагч эмэгтэй нөхөртөөгөө хамт охиноор илүү их мөнгө олох болно гэж хэлээд аваа явчихсан. Тэр бараг одоо өгчихсэн гэж хэлснээр энэ нам Хан Жунсуг шуудхан л чааш харуулчихдаг. Харин Рэй Юмины ээж болон Юмын хоёрын гэрт ирчихсэн. Хүүхдийг хулгайлсан гаруудыг олохыг хүмүүстэй тушаах бөгөөд маргааш нь асрагч эмэгтэйгийн мэдээллийг Рэйд хүмүүст нь өгч байдаг. Рэй охиныг хулгайлсан хамтарч ажилладаг гаруудаар ирж охиныг асуухад хаана байгааг нь мэдэхгүй. Чи ч ёстой ганцаараа ирсэн юм уу гэд нөгөө хэдэн залуус чинь Рэйлүү дайрахад Рэй ч ёстой нохоо ядалж байгаа юм шиг л бүгдийг нь алаад хайчих нөө гадаа хүлээж байсан гаранч бүр энийг хараад өмдөндөө шээнгээ алдаад л хаана байгааг нь би мэдэн амин өршөө гэж гуйдаг. Асрагч эмэгтэй энэ дагж явсаар байгаад гэрт нь ирж нөхрийг нь хурууг тастаад үннийг нь хэлүүлдэг. Ядаж охиныхоо цогцыг хүртэл олмоор байгаа байлгүй дээ. Тэгсэн ашгүй асрагч эмэгтэй нөхөр нь хүүхдийг эргэтэн наймаалцдаг хүмүүс зарсан болохыг хэлдэг. Дүр солигдоод хүүхдүүдийн эргэтэн наймаалцдаг газар ирэхэд бүр зөндөө олон хүүхдүүд хорчигсан бүр энэ хэдэн юугаач мэдгүй сууж байгаа. Юминыг харин Солонгос бас Солонгос Япон хүүхдүүд үнэтэй байдаг хэмээн ганцаарнгийн өрөөнд хорьсон байдаг. Энэ нам хэл мэдгүй болохоор энд байх хугацаанд юу гэх нөхрөөр хөтөж илгэхээр болно. Хүүхдээ эргэтэн зардаг гарууттай холбогдоод бүр хэрэгтэй байна гэж хэлэхэд нөгөө хэдэн донор болох хүүхдүүдийг очиж үзүүлдэг. Юминыг тэнд байхгүй байгааг харсан энэ нам зуучлагч хүүхнээс Солонгос хүүхэд хэрэгтэй байна гэж хэлэхэд тэрээр нэг байгаа гэхдээ аль хэдийн зарагчсан гэж хэлдэг. Энэ нам заавал Солонгос хүүхэд хэрэгтэй мөнгийг хоёр нугалж төлөе гэхэд зуучлагч хүүхэн за таир наана хүлээж бай гэж хэлээд цаашаа явах хооронд энэ нам нөгөө хүүхдүүдийг чоочилсан өрөөний хаалгыг эвдэж ороод Юмины зургийг харуулдаг. Харин цаана байсан нэг хүү Юминыг харсан машинд хамтдаа ирээд мөн хөл бөмбөг тоглосон гэж хэлэх ба энэ нам юу хоёр энд байгаа бүх хүүхдүүдийг эндээс аваад гарыг гэдэг боловч хүмүүс энэ хоёрыг хүүхдүүдийг хулгайлах гэж байна гэж мэдээд бөөн зодон цохион болоод энэ нам ч яг уу энэ хэдийг шуудхан л зохицуулчихж байгаа. Энэ нам зуучлагч эмэгтэйг барьж аваад Солонгос охин хаана байна гэж асуухад өнөө өглөө зүрх шилжүүлэн суулгах хаалгаанд оруулахаар эндээс аваад явсан хаашаа явсныг нь би мэдэхгүй гэх ба энэ нам эмэгтэйгийн хоолойг боож яг одоо хэлэхгүй бол алчхан шүү гэж байтал цаанаас Юминтай хамт ирсэн гэх жаал хүү гарч ирээд Рангия гэж чанга ойролцсноор Юминыг тийшээ авч явсныг энэ нам мэднэ. За энэ үед Рэй аль хэдийн энд ирсэн байдаг. Энэ нам юуийг хүүг аваад эндээс явахыг хэлдэг. Өөрөө харин Рэйтэй зодтолдож бүр нилээн болно. Энэ хоёр ч мөчөөгөө өгөхгүй бие бинийгээ алхаас наагуурл юм болж байгаа. Энэ нам нэг өрөөлөө ороод хаалгыг нь хаагаад цонхоор ямартай ч гадагш гараад зугтдаг. Рэй бол араас нь галзуу нохоо шиг л хараад хоцорж байгаа. Юуи хүүг тэврээд гүйж байтал Бангкокийн цагдаа нар сэжигтэй хэмээн баривчлаад аваа явчихдаг. Бангкокийн цагдаа нар хууль бус эргэтэн зардаг газрыг олсон тул шаалгаж бүх хүүхдүүдийг дотроос гаргаж хамгаалалтандаа авдаг. Хүүхдүүдийн эргэтэн зардаг бүлэглэлийн толгойлогч Лан гэх хүн Солонгос охины бөөр аавна гэж ярьсан энэ намыг олоод устгахыг хүмүүстэй тушааж байдаг. Энэ намаас болоод хууль бусаар хийж байсан ажил нь нурсан тул энэ намыг заавал олж ална гэсэн бодолтой байгаа. Ахлагчийн найз энэ намд Рангия гэх газрын зурган дээр зааж өгдөг. Найз нь өгсөн бололтой түнлөө залгахад Рэй түүний утсыг авч байсан гэж хэлдэг. Энэ нам үүнийг сонсоод ахлагчийнхаа утас руу залгасан чинь Рэй утсыг нь авдаг.
Өөрийг нь дагаад байвал би чамайг түрүүлээд алчих болно гэж энэ намыг хэлэхэд Рэй урдаас нь энэ намтай холбоотой бүх хүнийг хядна. Чи энийг өөртөө л авчирсан гэж хэлдэг. Энэ нам харин ямар нэгэн үг хэллгүй шууд л уцаа тасалдаг. Бангкокийн цагдаа нар Юуийг хэрэгт холбоотой хэмээн байцаалт авч байх үед Юуи энэ намыг охиноо тэр хүмүүст алдсан. Тэгээд охиныхоо араас явж байгаа. Охиныг нь Рангё гэх газар руу авч явсан гэж хэлэхэд цагдаа нар Лан гэх бүлэглэлийн толгойлогчийн үйлдвэр нь Рангё гэх газар байдаг тул цагдаа нар үүнийг сонсоод тэр даруй тэр газар руу хөдлөхөөр болдог. Харин энэ үед энэ нам нөгөө газар ирчихсэн юмыг хайж явдаг. Рэй харин энэ намын охины араас явсаар л байгаа. Лан гэх бүлэглэлийн толгойлогчийн бас нэгэн зэвсэг зардаа газар ирээд нэг хүнийг нь зодож бусд хүмүүс рүү нь бууж иглүүлээд охиныг хаана байгааг асуудаг. Энэ нам хайж явсараа нөгөө Лангийн үйлдвэрийг чинь ноолдог. За дотор нь бол тэгэл юу л байна, хууль бусаар хийж болох бүх зүйлийг л хийж байгаа харагдаг. Юмыг харин нэг өрөөнд хорьсон бөгөөд энэ нам эсрэг талын барилгын цонхоор харж зогсоход цагдаа нар мөн энд аль хэдийн ирчихсэн энэ намыг ажиглаж байдаг. Энэ нам ямар тааж охиныгоо эсрэг талын байранд байгааг цонхоор олж харах мөчөд юмны өрөөнд хүмүүс орж ирээд юмыг аваад гарчдаг. Тэгээд машин цуулгаад хөдлөхөд энэ наамч мөн араас нь хөөж эхэлдэг. Охин дээрээ яг очих гэж байтал урд нь Рэй гарч ирснээр энэ нам руу шууд л учир зүггүй буудаж энэ нам эндээс явхаас өөр гарцгүй болж байгаа. Цагдаа нар энэ намын урд гарч ирээд мөн л гал нээж бөөл буудалцсан болно. Рэй энэ намын араас хөөж энэ үед тусгай хүчнийхэн ирж Рэй лүү буудаж энийг нь ашиглан энэ нам машинаасаа буугаад юмыг аваад орсон байр руу орж ирэхэд юмынд хагалгаа хийхээр бэлдсэн байдаг бөгөөд энэ нам тэнд байсан бүх хүмүүсийг нь буудаж хаяад охиноо аваад эндээс явдаг. Энэ нам хөлөндөө нэлээд олон гэмтэл аваад шархаа эмчлээд дараагаар нь охиныхоо гар нүрийг алчуураар арчиж өгөх ба нөгөө талд Лангийн үйлдвэр сүрж бөө асуудал үүссэнд нь нэлээд бухимдалтай хүмүүс лугаа уурлаж байх үед нь гаднаас Рэй бүр зэвсгэлцэн орж ирээд Лан гэж хаана байна? Би Лантай уулзмаар байна гэж хэлдэг. За тэгээ энэ хоёр уулзахад Лан энэ намыг олж заавал алах болно. Харин чи цогцыг нь ав. Яагаад ингэж их улаарад хөөгд байгаа талаар нь Рэйс асуухад Рэй ямар шалтгаан байх нь надад огт хамаагүй л гин. Юмын энэ үед сэрээд энэ нам өөрийгөө ээжийнхэн найз гэж танилцуулдаг. Юу илүү залгаж охиноо олсон гэдгийг хэлээд эндээс явах гэж байгаа. Явхаас нь өмнө охиныг минь хараад өгөөч гэж гуйдаг. Юу бол чадахгүй гэж хэлээд л уцаа тасалждаг. За ахлагчийнхэн найзыг Рэй мөн л аль хэдийн бариад авчихсан. Энэ намыг одоо юу хийх гэж байгаа талаар нь асууж байдаг. Энэ нам маргааш өглөөнд болоход охиндоо хувцас авч өгөөд нэгж очид буудалд ирдэг. Ресепшнээс нь хүүхдээ үзүүлэх гэсэн юм. Хүүхдийн маань би тааруу байна хэмээн иймч дуудуулдаг. Охин огт ярихгүй байгаа нь энэ намын санааг их л зовоож байгаа. За тэгсэн энэ үед утас дуурж Панам явах уу? Тэгвэл 20 минутын дараа арын зах дээр ир гэж энэ намд хэлдэг. Энэ үед иймч ирж охиныг үзэхэд би энэ ямар ч бэртэл гэмтэлгүй байгаад шоконд орсноосоо болоод ярьж чадахгүй байгаа талаар нь энэ намд хэлдэг. Энэ нам эмчээс охинтой нь ердөө 10 минут байгаад өхийг гуйгаад охиныхаа хажууд очиж суугаад заавал өөрийг нь хамгаалж хажуунаас нь хизээж холдохгүй хэмээн охиныгоо тэврээд уйлж суудаг. Дараа нь буудлаас гараад усан онгоцонд суулгаж өгөх хүнтэй уулзаж мөнгөө өгөөд 5 цагт 2 дугаар терминал дээр уулзахаар болоод явдаг. Охин өрөөндөө сууж байхдаа аав ээж гэх хоёр үгийг хэлж байгааг харвал энэ намыг аль хэдийн аавыгаа гэдгийг мэдсэн бололтой. Харин энэ намыг бүлэглэлийн хүмүүс хүлээж байх бөгөөд буцаж ирэхэд нь бүгд л алхаар дайрж олон хүний эсрэг ганцаараа бүр үзэж тарж байгаа юм чинь 2-3 удаа хутгалуулад авдгаа мөн. Өрөөндөө орж ирэхэд Рэй хүмүүстэй байх бөгөөд охиныг нь чамдаамд хийцэн байдаг. Энэ нам зүгээр л охиныг нь явуулчих гэж хүсгэд Рэй бол охиныг нь хизээч явуулахгүй чадахгүй гэж хэлээд хажууд байсан бүх хүмүүсээ буудаж хаяад хоёр залууг үлдээгээд энэ намыг хэлсэн газар нь аваачаад байлгаж бай. Наадхандаа огтхонч гар хүрч болохгүй шүү хэмээн тушаал өгөөд энэ намыг өгөөд явуулдаг. Юуи буудлын машины зогсоолд энэ намтай уулзахаар иртэл энэ намыг барьсныг хараад шууд л машинаараа мөргөж энэ намыг
дотроос сулдаг. Энэ үед Рэй охиныг аваад өөр тийш явах бөгөөд энэ нам охиноо аврахын тулд Рэйийн явах замд нь гарч ирээд урдаас нь маш олон удаа буудаж цонхыг нь хаглаад дараа нь өөрөө үсэрж ороод Рэйтэй зодтолдож эхлэх бөгөөд энэ хоёр бөөн л юм болно. Бас л машин нь жолоодлогогүй болсон болохоор юм мөргөөд зогсож байгаа. Машин зогсоод энэ наамч чандаан дотор байгаа охиноо гаргах гэж байсан чинь араас нь Рэй түүнийг хутгалаад энэ наам цүнхэнд байсан бөмбөгийг авч газарт хайснаар дэлбрээд машин бүр хэд хэдэн удаа хүчтэй эргэлдээ дунчдаг. Чандаан дотроос охиноо гаргаж ирэхэд нь Юи цаанаас гүйж ирээд охиныг нь авах үед Рэй мөн босч ирээд энэ намыг хэд хэдэн удаа хутгалснаар энэ бүх зүйл ядуу л дуусч байгаа юм шиг ба. Энэ нам охиныхаа араас харц салгахгүй харсаар далд орсныхан дараагаар энэ нам гарт байсан бөмбөгийг хайснаар энэ нам Рэй хоёр машинтайгаа хамтдаа дэлбрээд өгчгэж байгаа. Юи охиныг аваад гүйсээр байгаад энэ намын хэлсэн газар ирэхэд тэнд нь цүнх дүүрэн мөнгө түүнийг хүлээж байдаг. Энэ нам Юитэй урд нь уцаар ярихдаа би бүх хэрэгтэй бичиг баримтыг бүгдийг нь бэлдсэн байгаа. Хэрвээ би өвхвөл чи миний охиныг аваад яваарай гэж гуйсан байдаг. Охиноо анх хараад л амьдрах хүсэл анх удаа төрсөн. Охинтойгоо амьдрахыг хүссэн газар нь очиж Юиг бүх зүйлийг шинээр эхлэрэй гэж хэлсэн ба Юи Юмин хоёр Панамд энэ намын авсан байшинд ирж байгаагаар кино маань төгсдөг.